Зя. За simulation хий. За simulation сүүлд хаана зогссон бэ гэд. Энэ дээр биш ээ. Load simulation everything simulation 3 дээр зогссон юм байна. За simulation 3 гэж зогссон байгаа. Тэгээ одоо бол 4 дахь дугаар нь гэсэн үг. За тэгээ алтан дээр хийж байгаа. Окей. Одоогийн байдлаар данс 27-ны 33% өрсөлдөлтөй яваад байгаа юм байна. За үндсэн хөдөлгөөн дээр daily дээр юу болж байна гэсэн чинь daily дээр up and trend buying zone явж байгаа юм байна. За session гаргаа тавьчих, шин доош нь тавьчих. Up and trend buying zone Fibonacci-гийн 50-тай импульс явж байгаа 38.2-тай чиглэж болох үйл хөдлөлгөө харагдаад байгаа. За дээшээ бол өсөлттэй гарч ирж байгаа байдалтай харагдаж байна. За одоо яг daily-гийн хамгийн чухал орой гэх юм бол энэ оройнууд байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд ёроол гэх юм бол энэ ёроол байгаа харагдаж байна. Тэгээд тэр доор байгаа ёроол байгаа харагдаж байна. Окей. Энд нэг юм resist ууг нь өмнө түүхэн дээрээс энэ яагаад урагшлахгүй байгааг мэдэхгүй. Энд ямар ч үсэн нэг орой байсан байх гэж бодож байна. Окей. За. Тэгэхээр миний хувьд бол daily бол after and buying zone үргэлжлүүлээд иж болно. 4 цаг дээр хамархуу байдалтай байгааг харъя. 4 цаг бол after and buying zone бол дөнгөж reverse хийсэн байгаа байдалтай байгаа юм байна. За тэгэхээр 4 цаг дээр Pipo-го сольж ийш нь харуулж тавиад. За тэгээ үндсэн хөдөлгөөн маань Fibonacci-гийн хэд level дээр ирэх вэ гэдгийг бүгдээрээ хүлээе. Тэгээд 30 минутын хувьд бол 30 минут яг одоогийн байдлаар юу вэ 30 минутын дээр 38.2-тай импульс явсан хөдөлгөөн байсан юм байна. За окей, энэ бол одоо дууссан шүү дээ. Одоо шинэ Trace төлөвлөгөө өгөх нь үгүй юу гэдгийг хүлээцгээе. Тэгээд харцгаая. За шинэ Trace төлөвлөгөө өгөөгүй daily-гээр resist руу шууд хүрчиж байгаа. Daily-гээр resist-ийг даваад буцаад break-ийн хийж орж ирж байгаа. 30 минутын дээр бол хөдөлгөөнд доошлж орж ирж байна. Daily дээр бол daily хөдөлгөөнд доошлж орж ирж байна. 4 цагийн Trace төлөвлөгөөний хийгээд импульс явуулж магадгүй харж байна. За 4 цагийн Trace төлөвлөгөө ирж байгаа гэж үзэж байна. 30 минутын дээр ямар хон нөхцөл байдал үүссэн байна харъя. За 30 минутын дээр бол яг одоогийн байдлаар 30 минут up and trend buying zone-той за Trace төлөвлөгөө ирж байгаа байр суурьтай харагдаж байна. Trace төлөвлөгөө нь 30 минутын дээр ямар хөө байдалтай ирэх вэ гэсэн чинь нэг спорт хоёр шалах байдалтай ирж таарна л та. За тэгээд дээшээ оройгоо явдаа Trace-тэй өгөөд импульс хийхээр болсон тохиолдолд арай жоохон өөр зүйл гарч ирэх ёстой. Тэрнээс биш. Наа нь бол яг тийм buy my арилжаа хийгсэн сонирхол алга байна. За эндээсээ дээшилсэн Trace төлөвлөгөө өгөгдсөн. За энд харагдж байгаа ч энд Trace төлөвлөгөө өгж байгаа харагдж байна. За өмнө байгаа импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 23.6-тай импульс явах боломжтой хөдөлгөөн. За дээшээ бол энэ 180 дээшээ 640. За 180 640-тэй хөдөлгөөн байна. 640 45-тай ч юм уу те. За энэ дээр бол миний эсэл худлаа тавигдах нь бол ойлгомжтой. Энэ сүүлд апдейт хийхдээ ингээд айгүй сонирн болцсон юм байлээ. За эндээс бол хөдөлгөөн 4 цагийн апад агчиж байгаа юм. Daily time frame-ээр resist эвдэрсэн гэдэг дээр тоглолт явьж байгаа. За тэгэнгүүтлээ daily time frame-ийн үнцэн Trace төлөвлөгөө 38.2-тэй гэдэг дээр бол дээшээ чиглэл өсчихөж байгаа. Тэгээд 4 цагийн хувьд бол 4 цагийн хөдөлгөөн daily-г давж явна гэж баг байхгүй. Тийм болохоор зам дундаасаа л хаагдж таарах байх гэж бодож байна. Окей. За тэгсэн чинь бүр хүчаалтаад ингээд эсэл зогсчихж байгаа юм байна. Окей. За хөдөлгөөн дээр дахиад шинэ Trace төлөвлөгөө ирсэн импульс явах боломжтой. За эндээс шинэ Trace төлөвлөгөөтэй энд ёроол үүсгэсэн. Ёроол нь өөрөө 133-тай ёроол байна. 135 гэж тавьчих. Тунд аваагүй. За тэгээ хөдөлгөөн дээр бол ядаж buying volume алдагдж байгаа гэдэг нь ойлгомжтой байна. 61.8-тай 50-тай хөдөлгөөн байна. Дээшээ бол 450 явал хамгийн max гэж үзэж болно. За тэгээ 450 явахад бол бас нэг харагдах зүйл нь юу байх вэ гэхээр энийг баг зэрэг доошлуулж тавиад харагдах зүйл нь юу байх вэ гэхээр ер нь 4 цаг дээр бол импульс явж байгаа. Гэхдээ daily time frame дээр ер нь импульс нь бол баг тулж байгаа байр суурьтай байгаа. Тийм учраас тийм яг тэр хардсан байгаа л одоо TP level руу маань хүрэхгүй байх бүрэн боломжтой юм байна шүү гэдгийг бас бодцсон байх хэрэгтэй. За энэ дээр юу болох нь стоп цохиулах нь. Яагаад цохихгүй байна? За зогсонгүй тэгснээ бүр хөдлөө явуулчлаа. За тэгээ оройч баг эвдэрч чинь үү дөө. Оройч ерөөхдөө эвдэрч таарч ах шиг байна. За эсэл бол зөөх боломж гараад ирсэн байгаах. За орой бол эвдэрснээс хойш үндсэн хөдөлгөөн маань дээшээ энд бол эсэл зөөгдөж ирж байгаа. За энэ баг л нэг break-even хийх маягийн л хөдөлгөөн юм. Гэхдээ break-even-ээс арай жоохон ойртож ирнэ л тэ. Энэ хавцаа ирж байна. Окей. За тэгэл эсэл зохиол дуусах бах та. За одоо угаасаа daily-гийн Trace төлөвлөгөө ирэх гээд яарад байгаа 4 цаг өөрөө volume-г болцсон.
Тэгэхээр daily-ийн tourism төлөвлөгөөний хийтэл 4 цаг бол дахиж volume орж ирэхгүй 4 цагаар downtrend selling zone руу шилжээд daily-ийн tourism төлөвлөгөөний хийх хамаагүй өндөр сонирхолтой байлгүй. Болчихж байгаа. Тэгэхээр 30 минутын downtrend selling zone дээр бол бараг л sell арилж байгаа л хийж таарах бах та гэж бодож байна. Эндээс ийм за эндээс ийм окей. Миний өөрөө энд байрлах хэвээр энд ихтэй жоохон юу болчлоо. Ямар сонин болчихвоо. Энийг жоохон дээшлүүлээд энийгээ доошлуулад за тэгээд ер нь ойлгомжтой шүү дээ. Daily бол tourism төлөвлөгөөний авчрах нь ойлгомжтой. За энэ daily-ийн tourism төлөвлөгөө яаж хийгдгээс шалтгаалаад эндээс минутын дээрээс цаг дээрээс хасчихъя. Бишээ цаг дээрээс энэ дээр явах хэрэгтэй болов. Day бол tourism төлөвлөгөөнөө өмнө орой break-ин хийсэн байдлаар хийж болно. Өмнө орой ирсэн байдлаар хийж болно. За 4 цаг дээр бол төлөвлөгөө 4 цагийн down trend руу шилжсэн байдалтай унж орж ирж болно те. За 30 минутын дээр бол төлөвлөгөө 30 минутын төлөвлөгөө чи юу вэ? Энэ дээрээс 30 минут бол энэ бол цаг дээр байгаад минутын дээр байх эсвэл төлөвлөгөө юм байна. 30 минут бол хөдөлгөөн downtrend selling zone руу шилжих гээд байгаа нөхцөл байдал харагдаж байна. За 4 цагийг ч гэсэн шилжүүлчихэж байгаа. Тэгээд tourism төлөвлөгөө өгнө. Tourism төлөвлөгөөнөө бүхөө фейлдсэн, өгсөн. За энд өгөөд чиг одоо daily-ийн resistтэй тэрхээ ойрхон байгаа учраас деми байх. Дараа өдөрлөн шилжиж. Окей. За дараа өдөрлөн шилжээд явахлаар юу болох юм харъя. 30 минут. За daily бол өмнө орилгоо хараахан break-ин хийгээгүй байна. 30 минутын хувьд бол хөдөлгөөн 30 минутын downtrend selling zone-тай байгаа. За доош орж ирсэн, tourism-тэй өгсөн, орой үүсгэсэн. За яг энд орой үүсгэж байгаа юм байна. Яг энд vehicle гэж оролдоод амжилтгүй болж байгаа орой харагдаж байна. 195. За тэгэнгүүтлээ 195-аар орой үүсгэснэ. Доошо 61.8-тай гэдэг чинь бас давгүй дүн гарч иж магадгүй юм байна. 195-тай. Гүэ давгүй дүн биш байна. 320 гэдэг бол хангалтгүй дүн байна. Маш хангалтгүй дүн. За daily бол break-ин хийчихэж байгаагийн хувьд хийчихэж байгаа юм байна. Нэг юм чи яагаад байхгүй наа. За daily дээр байх шаардлагагүй, минутын дээр байх бас шаардлагагүй. Daily-гийн хувьд бол break-ин хийчихэж байгаа шиг штэ хийх гэж оролдоод байгаагийн хувьд оролдоод байгаа. Гэхдээ 4 цагийн хувьд бол үндсэн хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone тийм амжилттай бол биш байгаад байна. Цаг дээрээс хасаад энэ минутын дээр байх хэрэгтэй юм байна. За тэгээд 4 цагийн хувьд бол downtrend selling zone-той tourism төлөвлөгөө өгөөд 23.6-тай impulse явж байгаа байдалтай. Эндээс бол tourism төлөвлөгөө ирсэн, impulse явсан гэдэг байр суурьтай. 30 минутын дээр бол sell бол орчхоор юм байна. Гэхдээ 30 минутын дээр sell орохоор болох юм бол нэг жоохон эрсдэл гаргаж орох гээд байна л та. Эндээс ялтчгүй 180 тэгэнгүүтлээ 537 гэж жоохон эрсдэл гаргаж оръё. 180 за 535 ч юм уу те. Тэгээд эрсдлийн хувьд бол ямар эрсдэл байгаа юм гэхээр 4 цагийн спортон дээр гацах магадaltaй болчихж байгаа. Daily time frame break-in. За ер нь бол daily time frame break-in дээр л тулгуурласан байдалтай орж байгаа гэсэн үг. За тэгээд харъя. 4 цаг яг тэн дээр гацж байгаа хөөхгүй. За тэгээд 4 цаг яг тэн дээр гацаад үндсэн хөдөлгөөн маань дээш up trend buying zone-тай болоод daily-ийн break-in хийгдэж чадахгүй. Дээш daily-ийн impulse явахаар болчиход. За тэгээд 4 цаг маань бол өөрөө 4 цагийнхаа эсрэг чиглэлд орж ирээд reverse хийгээд орж ирчихэж байгаа. За энэ саяных дээр бол гэхдээ ер нь амьдрал дээр баг орохгүй байх л та. За энд бол хөдөлгөөн ямар ч байсан оройтой. За энэ орой гэхээс илүүтэйгээр за оройн ч зүгээр юм уу? Ёроолтой л гэж явчих та. Ёроолтой тэгээд энд нэг оройн resistтэй байгээ гэж бодчих. Окей. За тэгээ 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын яг одоогийн байдлаар up trend buying zone хөдөлгөөн. За одоо үндсэн хөдөлгөөнийг харах юм бол tourism хөдөлгөөнийг хийх байр суурьтай байгаа. За tourism хөдөлгөөн энд хийгдэж орж ирж гин. Энэ бол хангалттай л өндөр ёроолын candle байна. Тэгээд энд бол 150 гэж орж ирж байгаа. За тэгэнгүүтлээ хөдөлгөөн дээр өөр одоо юу орж ирэх юм бол 150-тай хөдөлгөөн орж ирснэ. Fibonacci-гийн 50-тай юм байна. Impulse нь дээшээ бол хөдөлгөөн 550 явах юм байна. За 150 550 гэл гусан штэ. Тэгээд байтчиж байгаа. Тэгээд юу вэ? Байтчлаа гэсэн сэлчлээ штэ. Байтчиж байгаа юм. Миний эсэл бол ойрхон ороод ирж байгаа.
За тэгээ энэ дээр бол хөдөлгөөн мэдээж ойлгомжтой дөө. Daily time frame, up and trend, buying zone-той импульс явах боломжтой. Спорт дээр ойсон 4 цаг дээр up and trend, buying zone-той болсон. Спортын дээр орсон. 4 цагийн үед бол 4 цагийн up and trend, buying zone-ы trace-ийн хөдөлгөөн одоо яг харж байгаачлан өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө Fibonacci-гийн 61.8 дээр ирсэн. Эрэхтэй бол 30 минутаар ирчихэж байгаа. 30 минутын trace-ийн хөдөлгөөнөөр ирчихэж байгаа. Тэгэхээр энэ дээр жоо эвгүй юм байна. 30 минут нэг спорт хоёр шалгана гэдээ ороод ирж магадгүй юм. За яах тэгвэл тийм ээ. За тэгээ daily break-ин хийгээд буцаж гараад байгаа энэ баг break-ин л болж дуусах гадах шиг байна. Ер нь бол daily time frame-ийн бус break-ин хийгээд доош унах хэрэгтэй болчиход байна. 4 цаг бол аль тийм нэг удаагийн боломжоо алдчихлаа. Дөнгөж сая бол орсон бол баалрах байсан. Тэгээ 4 цагийн спортын дээр байгаад 30 минут бол доош даун чиглэлээ заах бүрэн боломжтой. Тэгэхээр 4 цагийн спортын дээр байгаад 30 минутаа даун тренд рүү эргүүлээд trace-ийн хөдөлгөөнөө өгөөд тэгээ даунлаа. За тэгсэн чинь үндсэн хөдөлгөөн маань daily дээр дахиад энэ дээр ойчж байгаа юм байна. За эндээс бол яг л явах гад байна л да. 4 цаг бол after-end buying zone-той болчлоо. Тэ болчлоо ч гэж угаасаа байгаагаа бариад байгаа. 30 минутын хувьд бол үндсэн хөдөлгөөн 30 минутын after-end buying zone-той байсаар байгаа. Trace-ийн хөдөлгөөн өгөөгүй л байна. За trace-ийн хөдөлгөөн цаг дотроо яг миний арилждаг цаг дотор бол trace-ийн хөдөлгөөн өгч амжсангүй. За энд одоо trace-ийн хөдөлгөөн өгөөдчиг амжилтгүй daily бол after buy-тай тэгснээр 4 цаг болохоор үндсэн хөдөлгөөн trace-ийн хөдөлгөөнөө хийчихэж байгаа энд. Тэгэхээр 4 цаг жоохон гүн орж ирэх шаардлагатай болно. Тийм болохоор 30 минут бол одоо өгж байгаа trace-ийн хөдөлгөөн удаан авах бүрэн боломжтой. За гүнсээд ороод ирсэн. За trace-ийн хөдөлгөөнөө ерөөдөө одоо 4 цаг бол өгсөн гэж явж байгаа. За 4 цагийн үед бол after-end buying zone-той trace-ийн хөдөлгөөнд өгсөн. Fibonacci-гийн 38.2-тэй импульс явах боломжтой гэдэг байдлаар явж байгаа. 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутын энийг яагаад аваа явах вэ? 1 минутын дээрээс аваад хайчээ, day дээрээс аваа хийчээ. За 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутын up and trend buying zone-той хөдөлгөөн нэг спорт хоёр шалгах байдлаар дээш өснө. За спорто хоёр ер нь баг шалгацсан л юм байна да. Тэгээ дээш өсгөд бэлэн болцсон Fibonacci-гийн 50-тай импульс явах боломжтой хөдөлгөөн гэхээр дээшээ бол нэг ойролцоогоор энэ хавцаар 650 хавцаар орж ирэх боломжтой. Доошогийн хувьд гэх юм бол доошоо 310 за 315 650 юм байна да. Ер нь бол. Окей тэгээд эсэлээ доошлуулаад чи яагаад харагдахгүй байна. Тэгээд импульс явчихна. За дээшээ гарч ирснийхэн дараа trace-ийн хөдөлгөөн харна. Trace-ийн хөдөлгөөн ирж байна. Нилээн гүйхэн trace-ийн хөдөлгөөн урж ирж байгааг ажиглаж болно. За тэгээд 4 цаг daily импульс хийх гэдэг байгаа. 4 цаг бол үндсэн хөдөлгөөн up and trend buying zone-од анх сонирхолтой байгаа. 30 минут харамсалтай нь бол trace-ийн хөдөлгөөн хэтэрхий эрт хийгээд байна. За хэтэрхий эрт хийгээд байгаа нь бол асуудал болно. Ер нь бол за тэгэхээр энэ trace-ийн хөдөлгөөн яаж дуусч чадах вэ гэдгийг харцгаая. За энд ёроол үүсгэж байгаа юм байна. Ёроол үүсгэж байгаа. Гэхдээ энэ дээр нэг алдаа байгаа нь 4 цагийн орой руу яах гээд орчвоо гэдэг алдаа байна. 4 цагийн орой руу орохсгүйсэн. За орой руу орсон учраас жоохон тоохгүй өнгөрөөч. За ингээд дээшээ гарсан trace-ийн хөдөлгөөнөө өгсөнгүй аа. За энэ 4 цагийн энэ орой руу ордог жоохон сони юм болчлоо. 4 цагийн энэ орой руу орж ирснээрээ бол үндсэн хөдөлгөөн 30 минутын дээр бага зэргийн асуудлыг бүрдүүлчихэж байгаа өөртөө. Тэгээгүү бол дээш нь баydах бүрэн боломжтой гэж үзэн. Тэгэхдээ энд яг нь бараг л ойсноос ялгаагүй юм байна л да. Fake out хийсэн. Тэгэл импульс явж байгаа байдалтай. За нэг иймэрхүү. Тэгэнгүүт одоо хөдөлгөөн daily дээрээ up and trend buying zone-той. За надад одоо хамгийн чухал гол хэцүү асуудал бол өмнө ямар ч түүх байхгүй надаа. Тэгэхээр жоохон бодилч тарах гадах шиг байна да. Аптай байтай Fibonacci 23.6 левелтэй нэг bounce-тай импульс хөдөлгөөн боломжтой 4 цаг дээр бол үндсэн хөдөлгөөн 4 цагийн аптай байтай Fibonacci 38.2-тэй импульс явах боломжтой хөдөлгөөн байсан. За одоо дээшээ чиглэлтэй дахиад нэг wave бол явчих болно 30 минутын дээр. За 30 минутын хөдөлгөөн trace-ийн хөдөлгөөн авчирсан. Тэгэхгүй энд гарч байгаа candle маань тийм юм байна. Нэг сонин гараад исэн чинь. За үндсэн хөдөлгөөн маань доошоо бол 200-тай. Дээшээ бол хөдөлгөөн дээшээ Fibonacci-ийн 38.2-тэй импульс явах боломжтой. 200-620-тэй юм байна да.
За тэгээ орой эвдэж чадах нь уу? Чадахгүй бол тэгээ баалраа штэ. Чадсангүй. Шал дэми юм руу ороод. За тэгээ daily бол хөдөлгөөн daily-гийн апта байт хэвэр байгаа. Daily-гийн өмнө оройн энэ дээр байрлалтай. Ёроолонд энэ дээр байрлалтай. Impulse явж байгаа. 4 цагийн үед шинэ Tracent ирэх гээд яарчих шиг боллоо. 4 цаг бол апта байтай Tracent тавьчих хэвээр байсан. Tracent тавиад ирлээ. Impulse явах уу гэдэг асуудал яригдэн штэ. Тэгмэд 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минут нэг спорт 2 шалах байдлаар ирэх хэвээр учраас спорт 2 дахь шалгасан. За дээшлээрээ. За доошлж чинь бүр доошлоод бүр ёроолыг бүр эвдэж орж ирж байна. 4 цаг бол бүр ёроолыг эвдэж орж ирээ. Fibonacci-гийн 61.1 дээр байгаа. Daily time frame-ийн оройгоо шалгаад. За тэгээ үндсэн хөдөлгөөн маань дээшлэн гинэ. Тэгжээж дээшлэн гинэ. 30 минутын хувьд бол хөдөлгөөн 30 минутын даунтрend selling zone-д шилжсэн боловч бүтцгүй байгаад байгаа. За buy руу шилжсэний дараагаар орой дээр нь buy-ч болно. Эсвэл daily руу break-ин хийсний дараагаар орой дээрсэн sell-дж болно. Ийм сонголтууд байна. За daily руу break-ин хийчихэж байгаа. Одоо эндээс жоохон сериусны харахгүй бол. За энд апалчиж байгаа. За даун болчихж байгаа. Энд юу болоод байна? Daily руу бол break-ин хийчихэж байгаа. Үндсэн хөдөлгөөн унахад бэлэн. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн uptrend trend buying zone-той. За ойролцоогоор бол ер нь reverse хийчих бүр магадaltaй. 30 минут бол downtrend selling zone-д дагж байгаа байдалтай. Tracent төлөвлөгөө аваад ирсэн. 30 минутын дээр энэ өрөөнөөс энэ ёроол хүртэл. За тэгээд хөдөлгөөний хувьд бол Tracent төлөвлөгөө аваад ирсэн Fibonacci-гийн 38.2-тай impulse явах боломжтой хөдөлгөөн байгаа даа. Тэгээд хөдөлгөөний хувьд дээшээ sell-ийн хувьд 105, DP-ний хувьд бол тийм байна. Окей, 210 ч гэдэг юм уу те. За тэгээд sell-цээ. За энэ арай. Энэ одоо миний sell дээрээс хүрээгүй мэжиж авах бол арай байна. Газрыг дээшлүүлж үзье. Ямар ядраатай юм бэ? Амьдрал дээр одоо ийм спред ч гэж юу бах вэ? Ийм спредтэй байвал одоо тэгээд асуудалд орно шүү дээ. Ийм кандлийн энэ оройгооч таахгүй ийм кандилтай гарч ирж байгаад. За тэгээд мэдээж TP-г авсан. Заргалдаж байгаад авчиж байгаа. За эндээс бол хөдөлгөөн daily дээр одоо жоохон маргаан үснэ. Daily-гийн спорт хүртэл унах хэвээр 4 цаг бол үндсэн хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone-тай болчихж байгаа. Хөдөлгөөний хувьд 4 цагийн downtrend selling zone одоо цаашаа daily-гийн спорт хүртэл үргэлжлээд буцаад uptrend buying zone руу шилжих боломжийн хувьд юу болох уу гэдэг. За тэгээд хүлээе. Доошо дуусхийг нь хүлээе. Тэгээд 4 цагийн хувьд бол 4 цаг ёроолоо эвдсэн. 30 минутын хувьд бол 30 минут. За ингээ гараад ирсэн. Окей. Асуудал алга. Daily дээр уулзахыг хүлээе. Daily дээр уулзах нь уу эсвэл daily дээр уулзахгүй хөдөлмөр байна уу гэдгээ бас харуулах хэрэгтэй 30 минут. За daily дээр уулзсан. Одоо эндээсээ break-ин хийх үү эсвэл reverse хийх юм уу дэше 30 минут. Харуулад өг. За 30 минут reverse хийчих юм байна. Tracent төлөвлөгөө хийвлэн. Tracent төлөвлөгөөнд цагтаа өгмөр байна. За эндээс бол daily юу хийж нэхэр up trend buying zone үргэлжлүүлнэ гэдэг шийдвэрийг гаргаж байгаа. Гэхдээ тийм удаан хугацаанд бол үргэлжлүүлэхгүй гэдгээ Tracent төлөвлөгөө орж ирсэн байдлаас харуулж байгаа. Тэгээд одоо энэний хэрэг бол ерөөсөө байхгүй. Delete хэлчихэ. Тэгээд хөдөлгөөн дээр 4 цаг бол downtrend selling zone-тай байгаа. Гэхдээ 4 цагийн эсрэг бол ороод ирэх чадвартай гэдгээ биш 4 цаг downtrend selling zone-тай байжгаад uptrend buying zone-д дөнгөж шилжиж байгаа хөдөлгөөн. Эндээс 30 минутын дээр бол buy бол орж ирж болно. За энд бол орой бол эвдэрсэн юм байна. Энд байсан ёроол ийшээ шилжсэн юм байна. Энэ маань өөрөө ийшээ шилжсэн юм байна. Окей. За тэгээ 30 минутын дээр бол одоо яг сайхан Tracent төлөвлөгөөнөө өгөөд баядах бэлэн байна. Энд гэхдээ Tracent төлөвлөгөө энэ Аз дээр өгсөн. Тэр бол мэдээж надад хэрэг байхгүй. Энд орой үсэх гэж оролцсон бараг л фейл шиг бол одоо тэгээ орой үсэх гэж оролцсон фейлцэн. За одоо дахиад орой үсэх гэж оролдоно. За амжилттай болж байна. За тэгээд эндээс ёроол нь 115-тай ийм хөдөлгөөн байгаа 115. За тэгээд дээшээ бол uptrend buying zone-той Tracent төлөвлөгөө Fibonacci-гийн 61.8-тай impulse нь бол 140-тэй. За энэ хөдөлгөөн дээр бол орох боломж байхгүй. Тэгээд reverse хийгээд
За эндээс бол daily бол impulse-тай хэвээр байгаа гэдгийг санах хэрэгтэй. 4 цаг бол uptrend trend buying zone-тай байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэгээс одоо хамгийн гол хийгдэж байгаа зүйл юу вэ гэх юм бол 4 цагийн Tracer төлөвлөгөө хийгдэж байна. Tracer төлөвлөгөө нь Fibonacci-гийн 50 дээр хийгдэж байгаа impulse явах боломжтой төлөвлөгөө байгаад байгаа. Tracer төлөвлөгөө маань яг бүрэн бол хийгдээгүй. Арай жоохон дахиад сул байгаа даа. Дахиад жоохон доошлох хэрэгтэй байгаад байгаа харагдлаа. За ер нь доошлсон болсон. Одоо 30 минут дэше аплах хэрэгтэй. Апалсан, Tracer төвх хэрэгтэй өгсөн. Энд гэхдээ нэг жоохон алдаатай candle гардаг. За эндээс хөдөлгөөн дээр бол 115 дээшээгийн хувьд бол хөдөлгөөн 38.2-тай импульс явах боломжтой. Дээшээ бол 230-тай хөдөлгөөн гарч ирэх юм байна. Баяцсан. За тэгээд хөдөлгөөн дээр бол SL бол доош нь тавьж өгөх хэрэгтэй. За 230-тай хөдөлгөөн авсан. За нэг иймэрхүү байдалтайгаар хөдөлгөөн үргэлжлэх юм. За ер нь өнөөдөртөө болидо дуусгая. Хангалттай гэж бодож байна. Эндээс би цаг дээрсад аваач. За тэгээд simulation-ээ хадгалчи энэ бол мэдээж номер 4 гэж явна. Миний дэлгэц номер 4. Асуудал алга. За иймэрхүү байдалтай. Тэгээд ер нь бол яг одоо арилжаануудаа харчиг close trades гэд харах юм бол одоо бол 30.72% өсөлттэй байна. Яг сүүлд одоо эдвэ өсөлттэй байсан юм байна. Эдвэ өсөлттэй гэж эхлүүллээ дэж байгаас. Тэгээ энэ дээрээс сая бас харж байгаа нэлээд эдэ арилж ийсэн баха. За энд нэг алдсан байна. Энд нэг авсан гэдэг байдлаар явсан байна. Энд 1 2 3 дараалж алдсан юм байна. Энд нэг би зохиулсан юм байна те. Би зохиулсан чинь тэгэхээр эндээс хэлсэн юм байна л да. Алдагдaltaй л хэлсэн байх гэж бодож байна. Окей. Тэгээ статистикийн хувьд бол одоо харж байгаа ачлан нийт 31 арилжаа хийснээс 15 ашигтай 16 алдагдaltaй нэг 40-50% win rate-тэй нэг break even тооцоо. Тэгээ графикийн хувьд бол дэше өсөлттэй график гарсан байна. Тэ. Асуудал алга харагдаж байна. Тэгээд 30,721 доллар хийсэн. Энэ дэр close trades дээр бас харах юм бол 6 сарын 26-наас 9 сарын 19 хооронд буюу энэ ч юу гэсэн юм бэ? За 7 сарын 1-ээс хэлсэн л юм байна л да. Тэгээд 9 сарын 19 гэхээр 2 сар хагас хугацаа юу? 2 сар хагас хугацаанд нийтдээ 30.72% өсөлтийг үзүүлсэн байна. Яг амар сайн өсөлт биш. Гэтэ нэг амар муу өсөлт бол биш. Хангалттай байж болох үзэлтэн харагдлаа. 2 сар хагас хугацаанд 1% бариад идэх чинь хангалттай л та. За ийм байна загсаа бүгд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай байж байгаа Pexel-а дараагийн simulation-ээр уулзлаа. Түр баяртай.